байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр та бүхэндээ гараа угаацгай сэдвээр заах болно. Намайг цэвэрхэн гар гэдэг. Хүүхдүүд ээ, та нар гараа бохирдох бүрдэн угаах хэрэгтэй гэдгийг мэдэх үү? Намайг юу бохирдуулдаг вэ? Намайг гар утас бохирдуулдаг. Нойлын суултуур бохирдуулдаг. Хаалганы бариулт хүрэхэд гар бохирдсан байдаг. Мөн хайртай амьтдаа ээлж хэрэглүүлэхэд гар бохирддог. Тоглоомын талбайд тоглосны дараа гар бохирдсан байдаг. Аав ээжийнхэн эз зүйлс компьютерт хүрэхэд үүнээс гадна маш олон зүйлд хүрэхэд гар бохирддог. Хүүхдүүдээ гараа бохирдох бүрдэн угааж байгаарай. Би ингэж бохирдог. Бохир гар дээр янз бүрийн өвчин үүсгэгч ням бактери байдаг. Сайн хараарай хүүхдүүдээ. Эдгээр ням бактериас болж олон төрлийн өвчин үүсдэг. Бохир гараа угаахгүй учраас өвчин тусдаг байна шүү дээ. Харин өвчин тусах үед бидэнд маш хэцүү байдаг. Тийм биз дээ хүүхдүүдээ. Тэгвэл бид нар өөрсдөө өвчнөөс хэрхэн хамгаалах вэ? Хүүхдүүдээ, бид өөрсдийгөө өвчнөөс хамгаалах маш амархан. Энэ бол бохир гараа угаах хэвших юм аа. Тэнгэрийн ая отгон жаргалын шүлэг. Би угаадаг. Тэргэлдээ баярлалаа. Гараа угаавал цэвэрхэн болно. Хүүхдүүдээ, багш нь танаас 2 асуулт асууя. Харин хариултыг нь эцэг эхчүүдэд хэлээрэй. 1-р, чи гараа бохирдох бүрдэн угаадаг уу? 2. Та нар бохирдсан гараа угаахгүй бол ямар аюултай зүйл болох вэ? Мөн та нар хайртай дотны хүмүүсээ гараа угаахад нь зөвлөөрэй. Баяртай хүүхдүүдээ.